Хай. Чин бичлэгтэй давтаа морил айгуу гоё спешиал онцгой бичлэг аа. Онцгой шүү дээ. Тийм ээ, тийм бит хоёр чирээс. Намаг хүмүүс би өөрөө ч мдээгүй ахад минжээж ирэмсэн үү гэд бэсэ амир эвгүй тэгээ би ихэндээ ерөөс юм бодоогүй. Тэгээд мэдээж тэгээ юм ирээгүй. Тест авч үз. Чирэмсэн болцсон байсан. Гэтэ яасан шүү дээ. Бид тэр чинь им удаг байсан аахгүй. Бид тэр чинь минжээ им удаг байсан. Им гэдгийг мэдэхгүй хүмүүс тайлбарлах юм бол юу гэж хэлэх юм. Одоо тэгэл жирэмснээс хамгаалдаг юм, жирэмснээс хамгаалдаг тийм одоо спираль энтер гэдэг байдаг шүү дээ. Тийм би имийн удаг байсан. Өдөр болгон нэг цагтаа нэг имээ удаг. Тэгээд ер нь тэр имийг 5 жилээс дээш ер нь ууж болдоггүй юм байлээ. Муу гэж байна үү? Муу гэж хэлээ. Хэрвээ 5 жилээс дээш хэрэглэмээр байвал спираль тавьсан хамаагүй илүү гэж яа. Гэтэ хүний биений онцлогоос шалтгаалаад бас яаж реакц өгөх нь те. Тэгээ би ер нь 4 гаруй жил олцсон байсан болохоор ер нь имээ болиё гэж бодож исэн. Тэгээ бас спираль судалж исэн. Гэхдээ тэгээд спиральтай найзууд бас амар хэцүү байна гэж ярьж исэн. Тэгэл имээ болцсон. Зүгээр за одоо болчихъя. Тэгээд болвол болно гэж болохгүй бол хэрэглэц гэж бодож исэн. Яг манай ихч болохоор бас им уугаад спираль тавиулаад тэгээд авахусныхаа дараа нэг 3-4 сарын дараа жирэмсэн болсон гэсэн аахгүй. Тэгээ би бас нэг тэгж уудах бахтаа гэж бодсон юм. Тэгээ болсон чинь шууд тэгээд тэр 7 хоногт миний биений өмөр амар хурцтай ирээл тэгэл болцсон юм шиг байлээ. Миний санаж байгаагаар бол би Парис руу 10 сард нөгөө нэг гоо сайхны нөө Монголын багтаа орсон шүү дээ. Тэрний дараагаас миний юу ирээд, биений юм ирээд. Тэгэл ер нь 10 сард жирэмсэн болцсон байсан. Тэгээ 10 сарын 17 молон гэж нэг тоо гаргасан эмч дээр. Тэгээд би өөрөө болохоор хизээ мэдсэн бэ гэвэл 11 сарын ихээр яг бол миний биений ихэр ирдэг хөхгүй. Ирдэг вэ? Тэгээд би гайхаад одоо энэ нөгөө нэг эмээ уугаа болцсон чинь нөгөө сайкл нь солигдсон юм болов уу гэж бодсон чинь нэг сонио юм ирэх байгаа юм шиг өвдөөл тэгэл ингээд мөөм жоох ингээ хүндрүүлэх гэж байгаа юм шиг айгу сонирн болоодсан. Гэтэ энэ ямар ч тийм хордлого тийм юу ч байхгүй зүгээр л за биений юм ирээгүй 2 онцлоо 3 онцлоо 4 онцлоо одоо нэг тест аваад үзээл тэгэл тест аваад үзэл тэгсэн чинь шууд ингээд юу гараад ирсэн. 2-3 хоног pregnant гараад ирсэн. Клербо гэдэг нөгөө нэг юм цэнхэр юутэй те. Тэч гэж би төгөлдөрт хэлээгөө. Би бүр юугаач битггүй орон дээр ингээл удажсэн. Тэгс минжээд нойлоос нэг амар инээжгүй үз гарч ирсэн хүн дээр ингээл үсэрч гарч ирэлсэн. Энийг юм чи яасан гэж бодлоо. Үсэрч гарч ирээд. Яг үе чи ингэдэггүй юм да яас их маглаж яах юм гэж бодлоо. Гэтэ би яг үнэн гэлэхгүй би айжсэн ш тариад гэтэ. Яагаад? Нэг ийм удаа ингээд айгу хэргэлцэн. Тэгээ чи амар юм надад яриад тахлаар чи би одоо бас удаж мудаад яана ингээд нөө янз бүрийн асуудал үүссэн байх үедээ байжсэн байхгүй. Тэгсэн чи үрдээс аваад яг 7-2 хоногийн дотор шууд жирэмсэлсэн. Тэнд нь бол амар урхандаа баярлж байгаа. Тэгээ би бас тэрэндээ бас итгэхгүй бас нэг 2 дахь тест хийж үзээд байгаамаа. Нэг зураас гарч ирдэг. Тэгсэн чи тэр зураас нь бүр ингээ хоёул амар тот гараад ирсэн. Тэгэл за алд юм байна гэл. Тэгэл оройн шууд би төгөлдөр сүрприз өрийгээд. Тэгээд би нэг TikTok-оор харж исэн багхгүй юу ер нь ингээд ийм зураг авдаг юм юу гэдэг ш фото бууд өөртөө ингээд ороод ингээд зураг авахулдаг тийм юм байдаг багхгүй юу. Тэгээд тэрэн дээр ингээд зураг авахулах чаа би ингээд тест аваад ирдэг. Тэгээд төгөлдөр тэр өдөр ажилдаа явцсан. Тэгээд би Стокгольмын төвний тим зураг авдаг газар байдгийн жижигхэн фото бууд шүү дээ. Тэгээд тэр нь яаж яах төвд заяа. Тэгээ би төгөлдөрт орой энэ стандартер энэ 7 хоногт л байгаа. Тэгээд аваа явчин ахиж байхгүй өстой гоё зураг авах хэрэгтэй гэж би төгөлдрийг ятгаал. Уул нь байдаг байхгүй тэр чинь жилийн 367 хоног тэнд байгаа. Тэгээ төгөлдрийг ятгаад. Гэсэн чинь манай хүн бас жоох стресстэй. Төрөө битэр чинь нөгөө машинтай тэг нөгөө нэг паркинг зогсоол тэг ямар стресстэй тэг төгөлдөр тэгэл заавал тэнд авахулах шаардлага байгаа бол би тэгэл дотроо зүгээр дуугаа наадахаар машина зогсоодохоо гэл. Тэр өдөр яагаад ч ажил дээр амар стресстэй өдөр гэж таарсан юм аа. Тийм.
Тэгээд жах би заавал яагаад ч юм гинт тийм зураг даруулна хэрч. Ханд ердөөсөө тэгдэг болохоор чинь би бас гайхаад. Тэгээ би амар ажил дээр ингээ ядарсан. Тэр өдөр чи ажил ихтэй байсан гэж хэлэхүү. Тэгээ яагаад ч л ер нь л ажил дээр нэг стресстэй л байсан. Тэгэл ихэндээ амар за тгийгээ дуртай байсан. Зандаа явж захтаа яа харьяа гэж. Зогсоол алдахгүй шүү дээ. Төв рүү оронгууд угаасаа ингээл төвчрээл тэгэл нөө зогсоол алдахгүй нэ тэр яг нөө фотобүүтэнд бүр яг бүр стокол мэд өвд. Тэгэл би дотроо тайван ингээл өөрийгөө тайвшруул. За ингээ би нэг хэрэлцчихвэл тэгэл бодоолно гэж бодлоо. Тэгэл за зүгээр дугаа очиё гэл. Гэтэ нэг ч юм хэлээгүй төгөлдөр тэгвэл намаа дагаал фотобүүт рүү орсон. Тэгэл би бүр амар сандарсан. Ядчих тэ нөгөө нэг ингээ хараа. Та хэд яадаг ч гэсэн юу болсныг бичлэгээс үзчихсэн юм. Тэгээд дараа нь юу болсныг ярив. Улаан гэрлээс хэлэх поз авах. Цэлэт поз 4 дарж нэмрэ. 4 дарж тийчээс поз хэлж болох. Юу? би What? Нэр юм уу? Йоо. Ямар мундаг юм бэ минь яар. Нэр юм уу? Yes. What? Нэр ингэж юм. Чи хизэнээс юм болчих. айдгүй. Наад хийж аруулахгүй байсан хин очив. Хин. Йоо чи нэр алах юм уу? Энд ингэж харалт өгөлтөр. Йоо. Би ингэж сюрприз зарахтаа ийшээ. Юу каклас юу сойц гаргаад ирэх гэж. Ямар гоё юм. Баярлалаа. Гоё гэлээ. Франкэс юм яг. За яг ийм болсаахгүй. Тэгсээ. Тэгтээ би штэ тэ нөгөө нэг тэр зураг ингээд автоматар өөрөө тоогоод ингээд дараад байт юм билэ. Би болохоор нөгөө өөрөө бэлдснийхаа дараа ингээд дараад ингээд поз моз авах юм болоо гэж шууд ингээд так. Тэгээ би ингээд бүр яхаа мэдгүй. Тэр фейлдээ. Тэгээ за ахиа дараа гээд тэгээ ахиа даруулсан чинь нөгөө нэг тесттэй германда олддоггүй. Тэгээ ингээд ороод гаргаад ирсэн чи төгөөдөр чи юу гэж бодсон гэлээ. Би бүр гайхаад ингээд амар инээтэй минжээ зүнхнээс ингээд сойз гаргаад ирдээ. Би бүр гайхаад энэ сойзоор яах гэсэн ингээд харсан чи бүр юу вэ тестэр үгээ би бүр дотор итгэхгүй байсан. Би бүр амар баярсан тэр үед. Тэгээ төгөлдөр бүр ингээд нэрээ юм уу гэж асуугаад баг 4 удаа л асуугаад. Би уусаа амар дотор айдтай байсан юм чаар. Би бүр ингээд сандраа чичрээ. Чиний тэр санаа чинь ч гэсэн аюу гоё санаа байсан. Тэр одоо зургийг хаана оолаа? Тэр зураг одоо ингээд мөнхлөгдөд үлдсэн ингээд шууд дараал реакшныг хараад шууд ингээд угаалгацж байгаа байхгүй тий. Тэг ингээд хүмүүс ч гэжтэй ер нь харуул ингээд юм бэлдсэн зураг байна гэж харж болно. Гэхдээ бүр яг ингээд гаргаж яхад нь төгөлдөр бүр гэсэн чи яг ингээд зураг дарсан тий амар гоё. Би бүр ингээд бүр үнэхээр бүр момент амар гоё таарсан. Тэгээ бас бичлэгийг би бас давхар хийжсэн. Бичлэг хийхдээ би зүгээр TikTok дээр ингээд юу янз хийн мэн гээл тоглоё тий. Шууд имлэгт тий хандыгээл үзүүлээгээл тэгээ ер нь цаашдаа айгүйх процесс болсон. Тэгээ би бас гоё ярьж өгье гэж бодож байгаа. Тэгээ анх удаа бас жирэмсэн болоо шивэдэг ингээ имлэгэр явж байгаа болохоор айгүй шин бэдгийм байна. Би ч нөгөө Францтай харьцуулаад идэх байхгүй юу. Тэнгүүд шал өөр юм байна.
Тийм. За тэгээ бид хоёр дараа нь 7 хоногт байхад нь болов үзүүлсэн. Тэр үед би угаасаа нүг хизээ хамгийн сүүл нүг жинхэнэ биений юм ирсэн үг мэдэхгүй 10 сарын 7 гэл 10 хэд гэл тэнгууд л манай юм заавал харж иж хэмжиж иж чамаа хэдэн 7 хоногтой гэж үзнэ гээд. Тэгсэн чинь 7 хоногтойсэн те. Тэгсэн чинь тэр үед Blueberry сайттай байсан. Нэрсний сайттай. Миний нэг утсан дээр нэг аппликейшн дээ те. Тэрэн дээр ингээ хүүхч ямар сайттай байна. Одоо жимсээр ингээ төсөөлөх юм бол ямар хэмжээтэй байна гэл. Тэгэл нэрсээс ихсүүлэл ингээл гүзээлцэг юм болоо. Авокадо, киви, авокадо гэж явах тий. Амар хөрхтэй битээ тэрийг байнга уншаал 7 хоног. Тэр аягүй хөрх. Тэгэл дотныхоо хүмүүст хэлээл, найзуудтай хэлээл, гэр бүлдээ хэлээл. Хамгийн амар их баярсан хүмүүс бол манай хадмууд, хамгийн хүлээж исэн хүмүүс тий. Манай ээж бол шоконд орсон. Би ч доороо жоохон дүүтэй болохоор тэгээд ээж бас надаас нэг тийм хүүхэд бол нэг хүлээгээгүй байсан. Тэгтээ ингээд уурж муурлаагүй зүгээр л за одоо тэгэл болохоос тоо. Одоо тэгээ өөрийнхөө амьдралыг авч байгаа юм чинь тэгэл гэр бүлээ зохиогоол явна да гэл. Тэгтээ нөө манай ээж чинь гаднаа айгу тийм хатуу хушаардаг гэсэн дотроо амар зөөлөн үйлдэлээр ингээд халамжилдаг. Тэрнээс бол намаа ингээд хэрэглүүлдэг угаасаа тийм хүн биш. Эсрэгээр манай адмууд болцоо тэр. Зүгээр толгооноос хөл хүртэл ингээл эрхлүүлээл одоо нэрээ би ч тийм бодоод байгаа юм биш. Хөө жирэмсэн байгаад байна биш. Одоо манай аав ээж ирж угаасаа юм амар гадагшаага. Тийм айгу ирэх хүмүүс. Тийм ерөөдөө ингээд амар юм шууд ингээд бодсон санснаа хэлцдэг амар одоо эмоушн амар харуулдаг. Нүгд минжигийн ээж нь болохоор илүү дотгошоогоо тэгээ баярлж байгаа ч гэсэн тэр нь ингээд амар гарч ирдэггүй. Тэгэл нөгөө нэг надаас байнга асуугаал тэгээ миний биеийг асуугаал тэгэл жижигсэж юм надад хэлж мэлээл тэрнээс бол өстой миний охин гээл тэхгүй шүү дээ манай чи тийм үг гарахгүй би бол нэр үнэхээр жаргалтай жирэмсэлж гин үү нэрээ надад ч сонсоход л баяртай байна тийш яагаад гэвэл ингээд нэгт би ингээд нэг хүнд хордлого байгаагүй тэр нь аягүй гоё тий тэр нь аягүй азтай тэгээ би бодохдоос нөгөө нэг ээж чигээ жирэмсэлдэг гэдэг тийм л хүмүүс. Тийм тэгэхээр би бас ээж чиг жирэмсэлж байгаа бах гэж бодож байгаа. Тэгээд сонсныг бодвол айгүй дайжгүй ерөөсөө стресс, тий ядрал. Тэг ядралт бол байсан. Зүгээр ядраал хийдэм бил. Унтаал тэгэл жоохон хөдөлгөөл тэгэл амьсгаадаал. Ер нь за тэр детайл нь бол дараа нь үзье. Амар их өөрчлөлт байд юм билээ. Гэтэ би бусад эмэгтэй хүмүүсийг бодвол аюу амархан давцсан болов гэж бодоод байгаа. Эхний 3 сараа тэгээд бол амар хордлоготой ээжүүд бас байд юм билээ. Тэгээд тэр ээжүүдийг бодвол бас дажуу гаргаад авсан. Тэрэнд нь бол бас аюу их талархаж байгаа тий. Тэрэнд нь бас аюу их хордлого өгөхгүй одоо тэгэл хүүхдээ эрхлүүлэхлээр тэгж эрхлүүлж та ээжтэй хайртай. Ээжигээ зовохгүй өсөж байгаа гэл тий. Тийм. Гэхдээ тэгэл хүмүүс ч нөгөө охин бол зовоо эрэхтэй бол зовоохгүй гэл тий. Битээр одоохондоо өөсөө мдэггүй байгаа. Тийм тэгээд манай найзууд надад сюрприз барина гэсэн. Тэр болт хүлээж аваа бит хоёр. Баяр хэд сард байгаа хэлээг юм шүү. Чи би 28 хоногтой. Тэгэхээр одоо 6 сар гарантай. 7 сар орох чинь 3 сар үлдсэн байна. Нэг 2 сар агас тий. Тэгээ одоо эмчтэйгээ ярьсан чинь 7 сарын дундуур манай хүүхэд төрөх юм байна гэсэн төвлөлтөй байгаа. Тий. Наадмын дараах нь л баг төрчих. Наадмын дараа л болох гэж бодоод байна. Тэгээ бид тэр чинь хоёулаа одоо би 1 сар төрсөн, Минжээ чи 2 сар төрсөн. Тэгээ нэг өвлийн үйлрэл төрсөн. Тэнгүүд ингээд хүүхдэн тэгээ нэг тиймэрхүү үйлрэлээ. Тэгтийн хүүхд маань ингээд бас зуны үйлрэл төрж байгаа. Бас нэг бодлын баярламаар тийм мэдрэмж төрж байгаа. Би уус өөрөө хүүхдээ бол зуны хүүхд болох гэж боддог байсан. 100 төрүүлнэ гэж боддог. Сайн л гой 100 халуун тэгэл 100 төрсөн өдөр тэмдэглэдэг хүмүүс чинь гой тэмдэглэдэг шүү дээ. Тий гой тэмдэглэл мэдээж найзуудтайгаа өрж боллгүй л явах тий. Тэгээ 25 онд зөндөө хүмүүс бас жирэмсэлж ийлээ. Манай ажил дээр бүр амар олон хүмүүс жирэмсэлсэн. Ажлынх нь бүгдээрээ бараг жирэмсэлсэн юм шүү. Сая сүүл юу манай яг нэг групп дотор ажилладаг нэг залуу 2 дахь хүүхдээ ихнэр жирэмсэн гэсэн зөө. Тэгээ манай бас нэг өөр нэг залуу саяхан хүүхэд төрсөн. Тэгээ өөр манай нэг ажлын нэг эмэгтэй ингэж жирэмсэн. Хоёр эмэгтэй жирэмсэн. Тэгснэ дахиад би нөгөө бидний нэг кофе уугаад суудаг юм нэг өрөө идэх. Тэгсэн тэр дотор ингээ би санаа нэг өөр үнтэй хүүхдийн талаар ярьжсэн чинь
хажууд манай залуу сонсч ирсэн шууд над дээр хурж ирээд чи бас жирэмсэн юм уу гэдэг. Тийштэй би жирэмсэн шүү дээ. Тэгээ ер нь шивэдүүд чи хоорондоо тэгж ярьдаг байхгүй юу? Би жирэмсэн тий. Одоо манай эхнэр жирэмсэн гэж ярьдаг уу? Бид хоёр жирэмсэн гэж ярьдаг байхгүй юу? Тэнгүүч одоо чи бас жирэмсэн юм уу? Тийм ээ би жирэмсэн шүү дээ. Битээр ингээл бараг хоорондоо тэрвэрлдэж аваад. Тэрвэрлдэж аваад тэгээ нэг шивэд ч аягүй гоё ингээд одоо хүүхдтэй болоход хамгийн ээлтэй газар гэж би боддтой. Ягаад гэвэл хуулийн дагуу заавалчгүй ээж нь амарна, аав нь бас заавалчгүй амрах хэрэгтэй. Тий, яг адилхан өдрүүд аваад тэгээ амардаг. Гэхдээ хүсэх юм бол одоо аав нь ээжтэй амралтынхаа өдрүүдээс ингээ хандвуулж болдог. Эсвэл ээж нь зөрүүлээд аавдаас хандвуулж болно. Би гэхдээ одоо нэг хэрвээ хүсээд хандвууллаа гэхэд би тэр хандвуулсан өдрүүдийнхаа 90 өдрийг нь 90 ажлын өдрийг заавалчгүй өөртөө авч үлдээд хүүхдэд заавал харах хэрэгтэй. Тэгээ саяхнаас шинэ хуулийн өөрчлөлт гараад ээж аав нар нь өвөө эмээнэр нь хэрвээ хүүхдийг хардаг бол өвөө эмээнэртэй бас цалинтай тэгж нөө өдрөө өгч болдог. Бас тийм хууль гарцсан. Тэгэхээр бас аюу гоё явах хэрэгтэй тийм. Ер нь шивэдэд гэр бүлээ зохиох дажгүй шүү гэж хэлдэг лээсийн төгөлдөр. Тэгэл би шивэдэд нүгэл ирлээ. Нүүж ирээл жилийн дараа ингээл жирэмсэн болоод одоо гэр бүлээ зохиох гол гуруулаа болох гол. Гэхдээ бид хоёр ерөөс юм бэлдэг байгаа тий. Бид хоёр өдөөсөө юу ч бэлдэх байгаа нэг хүүхдэд төрхөөс өмнө бас хамаагүй юм бэлтчих болохгүй байх гэж одоо тий. Тийм бас монголчууд ч тэгээд байдаг шүү дээ тий. Дээрээс нь хүүсийг мэдхгүй болохоор бид хоёр шилдэ янз юм харж чадахгүй байгаа. Гэтэ ер нь тэрийн мэрэгтэй ямар шиг үнэтэй юм бэ? Тий. Ормор ямар шүүнтэй юм бэ? Памперс хэдлээ бурхан минь. Нүн сараараа тэд нар чи үнэн ингээ нэмэгдээд идэв биш үү? Тий, одоо чи яаж яагаад инфляц гэдэг юм болгоны үн амар өссөн байгаа. Тэгээ одоо ингээд судалгаа хүртэл гарцсан байгаа байхгүй тий. Одоо ирээдүйд ингээд цаг хугацаа явах тусмаа хүүхд өсгөх одоо нөгөө өртгөх нь илүү өндөр болно гэдэг. Гэхдээ яг тэрэн дээр бол одоохондоо би тэр аягүй их тийм санаа зовхгүй байхыг хичээж байгаа. Тэгээ аль талаасаа ээж аав хоёр маань тусалж юм тий. Тийм бид хоёрын ард тусалтай танкнууд байна. Тусалтай танкнууд байна. Найз нөхөд маань бас аягүй гоё баярлж бидрийг бас дэмжсэн. Тий. Манай найзууд бүр аяга шоконд орсон. Тий. Яаж яг нөгөө би чинь нэг удаан уулзааг байж байгаа Парист уулзаад хэрвээ та нар Парисын влог үзсэн бол тэрэн дээр би очиж хэлсэн. Тэгээд уйлж муулцгаа боо болсон. Тэр үед тийм юм чи яг бидсэн мэддэхгүй байсан. Мэддэхгүй байсан. Би таргалцсан гэж яваадсан. Миний джинсээ ингээд тултал ингээд яатсан тий. Тэгээд битээр бол яг цаг нь боллоо гэсэн тэр мэдрэмжийг авцсан үедээ яг ингээд за хүүхдтэй болъё гэдээ ерөөдөө ярьж эхэлсэн тий. Тий. Ер нь бол угаасаа айл аль нэг сургуулаа төгссөн. Айл аль нь өөртөө авч явах чадaltaй байгаа. Тэгээд дээрэс нь нэг найзуудын хүүхдүүдийг хараад тахараас айгүй хөөрхий юм байлээ. Baby fever гэдэг шиг бараг л би тэр найзуудаасаа л тийм хүүхдийн юу авцсан юм шиг санагдсан. Тэгээ би бас төгөлдрийг анзаараад байхдаа бол хүүхдэд айгүй дуртай, хүүхдэд айгүй хайртай. Тэгж ингэж би тараа хүүхдээ авахгүй гэдэг тийм зам байхгүй. Манай зүдээ хүүхдүүдээ арай л өөш гэл яваад идэг болохоор би тэгэл за дажгүй болох юм байна да гэж бодлоо. Тэгэл ерөөсөө ингэж эргэлзэхгүйгээр зүгээр шийдсэн. Тэ. Тэгэл төгөлдөр ч гэсэн наваа яаруулаагүй. Уус би өөрөө тээх болохоор яг миний хизээ бэлэн гэсэн үе байна. Тэр үед нь л яа тэрнээс бол одоо хүүхдтэй бол одоо ингэ тгий би ингэчлээ чи одоо хүүхд гаргаж өгмөг гэж юуроос тгээгүй. Би өөр яг л цаанаасаа мэдрэл тэгэл болъё гэж бодсон. Ер нь юмны тохироо бүрдээд ерөөдөө ер нь энэ жил айгүй олон юм болсон. Та хэдэд бас гоё хуваалцж ярина тий. Тийм. Одоо бид тэр ингэ шинэ байрандаа орсон яриа сууж. Шинэ байрандаа дөнгөж төгт арайш нэг тогчож амжааг өгтө өнөөдрөөс ингээд галтгоондоо ширэмээр аваад ер нь амар хэцүү жирэмсэн байхдаа ингэж нүүж тогчно гэдэг чинь бас жоохон ажиллагаатай юм байна. Тийм ээ. Гэхдээ бол айгүй гоё айгүй тийм нөгөө нэг зовоод байгаа юм биш амар юм жаргаад хийгээд байгаа болохоор жаргалтай зовоод байт. Айгүй жаргал зовоод байгаа болохоор амар гоё байгаа. Тэгээ бүх юм ингэ шинэ эхлэх чинь тэгээ энэ байранд одоо хүүхдтэйгээ зүг хүснэ гэхэр бас амар тийм гоё юм дурсамжууд орж ирж байна. Тийм. Бид ч одоо айгүй нэг жижигхэн нэг өрөө байран те одоо төрөсөлж амьдэрдэг байжгаад тэгээ хүүхдтэй болсноо мэдснээс хойш за ер нь одоо том байр руу нөөж оръё. Ядаж нэг тусдаа унтлахны өрөөтэй бол тэгээд
Одоо ингээ шинэ байранд орцсон байна. Үнэхээр гоё юм. Тэг ярих ч юм зөндөө байна да. Яриад суугаад байна үү? Тий, одоо баг ихнээс нь ярил подкаст болох юм ааш. Яа гэдэг яриа л. Тэгээд хүмүүсийн сэтгэл талаас надад аюу гоёсэн. Би тэр бүгдийг уушсан. Бүгдэнд нь хариулж чадахгүй байгаа гэсэн ингээд бүгднийг уушаад ингээд амар тийм community, тийм хамт олонтой. Бид хоёр ч ингээд YouTube дээр бичлэг хийгээд байгаа мөртлөө ингээд хүмүүс үздэггүй ах төө, хүмүүс ингэхгүй ах төө гэж бодоод идэхтэй. Тэгсэн мөртлөө ингээд саяны бид хоёрын ингээд одоо жирэмснээ зарлсан чи ерөөсөө ингээд би ерөөсөө төсөөлөөгүй тийм олон хүмүүс над руу тэгж минжлэгээ бичээд мин түргээд нэг найз шиг нэг чиг ч юм уу те ингээд надад амар ингээд чиний өмнөөс бүр баярлаад байна гэж бичээд би бүр ингээд шоконд орсон. Тэгээ тэр надад амар гоё юмсан. Тэгээд яа надраас бичсэн. Ерөнхийдөө гэхдээ над руу бичих нь бол гол биш л дээ. Би чам руу тэгж бас ингэж бичиж чагаад нь бол угаасаа баярлж байгаа юм чинь. Тий. Тэгээ бүр зарим нэг таньдаг найзуудаас илүү намайг таньдаггүй хүмүүс надад айгүй их баяр хүргэсэн. Надад тэр нэм гоё юмсан. Одоо ингэ жирэмсэн болж байгаа нүднээс амар амархан гарчдаг. Тэгээд одоо бэлтгэлээ гээл бэлтжин да. Ямар найзууд нь бичээгүй яарл. Үгүй зүгээр. Манай бүх найз дуусан гэж байгаа шүү дээ. За. Зүгээр л таньдаг хүмүүсээс илүү намайг танихгүй хүмүүс миний өмнөөс айгүйх баярлж ин гэдэг байгаа байхгүй юу? За. Битээр үздэгт баярлалаа. Урмын үг хэлж те. Битээрт ингээд баяр хүргээд ялангуяа одоо Минжэгийн маань сэтгэл санаа ингээд асааг юм савлгаатай байгаа үе дээр нь ингээ гоё. Гэтэ би илүү тайван байгаа юм. Тэг ер нь бол Минжэ амар би ингээд одоо нөө жирэмсэн болж байгаа ч ингээл нэг яагаад чи одоо Минжиг жирэмсэн болсноос хойш зөө миний утас нэр өдөөс байнгын л хүүхдийн ингэсэн тэгсэн хүүхчийн ингэж уйлах юм бол тэгж байгаа гэсэн үг. Хүүхчийн ингэх юм бол тэгж байгаа гэсэн үг. Эхнэр чинь жирэмсэн болоод ингэн тэгнэ гэл амар бичлэгнүүд яваадсан байхгүй. Тэгэл би за Минжэс тонор ингээл амар ингээд яан маань байж байгаа л ингэсэн тэгсэн гэл яг хөө ганц хоёр тийм байсан л. Гэхдээ Минжээ сансныг бодоход бол ингээд амар гоё ээж байгаа. Тий. Би бол нэг амар зовоогүй. Чи зовоогүй. Эсвэргээрээ би бараг өөрөө зовоод. Гэтэ би бас өөрөө амар аашмааштай болоод яах юм болов гэж арай гайгүй байгаа юм. Тий. Хиндэ нэг ганцхан хоёрхан л нэг кейсээс түүнээс л өстой. Үгүй ингээ амар амархан гомдчихдаг болчихсон. Тий, ер нь бол амар амархан гомддог болчихсон. Тийм байлээ. Зүгээр ингээд би ингээ нийгэм хэлэн заяа. Тэгээ тэрийг яг миний тэр хэлсэн юм төгөлдөр авчраагүй бол би ингээ цаадаасаа уур үрээс чи зүгээр нөгөө өрөөнд ороод чимээгөө сууч тэгээ төгөлдөр авчрангууд шууд байлаад тий. Би чамаа энийг ав гэж хэлээ эцтэй. Шинэ жил болж байгаа байхгүй тий. Сая 25 он гараад. Тэгээд тэрэн дээр одоо ээж манай аав ээж хоёрт ямар бэлэг авах уу гэд. Тэгсэн чинь Минжээ нөгөө ээжэд нэг юм нүрэ боддог юм багсны сет. Тий. Юу дуртай юм шиг байлаа. Тэгэхээр би ээж надад хэлсэн байхгүй юу? За. Би ийм 5 дотроо 5 ширхтээ ийм бөөрийнхий савтай сет авъя шүү гэд надад зургийг харуулсан. Тэгээ би бас төгөлдөр тэр зургийг харуулсан. Яг энийг авна гэсэн шүү гэд. Тэгээ төгөлдөр ингээд тэрийн дэлгүүрээс аваад ирж байгаа байхгүй. Эсвэл чи шал өөр ийм бүр ийм professional makeup бүр ингээд мэрэгжлийн makeup хийдэг хүмүүс ийм 100 ширхтээ багс аваад ирсэн. 100 ч би дотор 20 ширхтээ. Үгүй 100. Тий. За. Ингээд нөгөө дэлгддэг амар юм том юм юутайгаа цүнхтэйгээ. Тэгээ төгөлдөр яах вэ? Нэг хүмүүс авч үүж байгаа юм чинь гоёыг авч өгье гэж бодсон юм байна. Илүү их би илүү гоё мой нэрмэри. Тэгсэн чинь би ээж чинь тэр 5-ыг гисэн гээл гэсэн төгөлдөр заасаа тэгээд нэгд авцсан штэ гэдэг цаахгүй юу. Тэгсэн чинь би ингээд Минжээ нөгөө рүү яваад гисэн. Тэгээ ороо арс цөвөлдсөн. Ээж чинь 5-ыг аваарай гэсэн. Йоо би бүр тэгээд нэрээ миний хайрцан жирэмсэн штэ амархан гомдоо штэ гээл тэгэл. Тэгээ би нөө яг хүний хэлсэн юм яг тэрийг л авч өгөхгүй төгөлдөр нэг шал хэрэггүй 100 багсаар яах юм бэ хүн тийм биз дээ ч нөө мэрэгжлийн нүрэ бодох юу биш болохоор тэгээд дими юм авчлаа гэж би ойлж байгаа байхгүй юу. Тэрнээс өөрөөр бол миний хайрцан тэгж нэг амар тийм гомдож барьсан бол яг цөөхөн байс тээ. Бас ч гайгүй шүү. Тэрэн дээр бол өстой мундаг байгаа миний хайрцан. Өшөөс гой сюрприз байгаа. Тий гой сюрприз байгаа нэрээ тий. Тэгээд шинэ байранд орсон юм ч бас гоё
home tour хийж байна. Home tour битээ гоё өгчөө тэгээ жоохон амарч байгаадаас гоё. Home tour хийн. Тэгээ саяны ойрын өдрүүд айгүй ядарлаа тий. Яг нөө битээр baby moon-ээ хийгээд найзуудтайгаа амралтаар явчаад ирсэн. Тэгээ тэрний дараа шууд ингээ нүүдэл суудл болсон болохоор цагинд авчуу байла. Одоо энэс хойш бичлэгүүд эрчимтэй орноо. Хүлээж үздэг битээрийг дэмждэг та нартай бүр маш их баярлж байгаа. Тэгээд энэ бичлэгийг үргэлжлүүлээд манай найзуудын дотны хүмүүсийн реакшнаар дуусгая. Лайк, subscribe дарахаа бити мартаарай манайхаа. Subscribe хийдэггүй хүмүүс байгаад идэм байл шүү. За, окей, бай. Ойлгохгүй бол дараагийн зургийг харж байна. Жимсэн болсон. Жимсэн болсон. Цаа маяр үү? Тийм биш. Оо тийм биш те. Энэ нөө тусцсан энэ цагаан магаа энэ амар ахтаа болгочихсон чи үү? Би чадлаа. Муу. Оо, юу вэ? Юу гэсэн үг юм? Өө эмээ. Өвөө болсон юм аа? Юу тийм юм аа? Хатан үлдээд татчих. За энэ зургийн ялгааг олоорой. Стик зураг. Яа, за баяр хүргэе. Би яаж Энийг хаяач болоо. Би жирэмсээ хийж гарч байна. Жирэмсээ? Юусэн бэ? Юусэн бэ? Юусэн бэ? Но. Юу? Нэр юм уу? Энэ зүгээр пок юу? Вау, бэчраа. Миний зураг харсан. Эцэг нь. Надаа баяр үргэлдэг. Сайбур сүрээд унтсан. Чи ямар мохой би чамаас түрүүнд асуусан. Чи юу хөөхөж мөгөөд гэсэн. Надад фишинг доош өгөө. Чамаа жоохон эсвэл. Чи брэм. Тэсээ хаас. Тэсээ. Чамс шүү. Ти дахиад. Би хүн шокнд орчих. Яа, би